За од өндөр суугт тавтай морил хөтлөгч амарснаа миний бие цаг хугацааны аялал нэвтрүүлгээ хөтлөгч Бат Заяатай хамт хөтлөхөөр ирээд байна. Тэгээд өнөөдрийн дугаар бол одоо Монгол улсад иргэний нисхийн ер нь нисхийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн болж байгаа. Энэ жил. Тэгээд бид нэр энэ одоо үйл явдалтай холбоотойгоор одоо нисэх агарын одоо нисэх одоо тэр хүчин болон нисэх одоо нисхийн салбартай холбоотой 3 том одоо байгууллага байдаг. Нэг нь мэдээж хэрэг нисэх мяат. Тэгээд нөгөөх нь болохоор нисхийн ерхий газар. Тэгээд 3 дахь нь болохоор бидний төдийлөн сайн мэддгүү анзаардгүү онгоцны буудлын. Тэгээд би өнөөдөр ялангуяа онгоцны буудлыг онцолж авч ярих юм аа. Тэгээд нэвтрүүлэг танд YouTube-ийн од өндөр сувгаар NTV телевиз 83.3 болон 107 хос толгойн од өндөр радиогоор хүрч байгаа. Тэг өнөөдрийн нэвтрүүлгийг захин ирээдүйд хамтдаа G-Mobile компани ивент гэдэг байна. За, онгоцны буудлын талаар юу гэж байна? За, онгоцны буудлаас гадна 100 жилийн өгсч их бас сонсогч шүү дээ. 1925 он гэж байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийд онгоцны анхны туршлагын Ахтай Райт гэдэг ердөөл 21 жилээр Монголд одоо нисэх хүчин байгуулагдсан. Тэгэхээр ямар хурдтай байсан байд нь харагдаж байна тийм. Одоо ингээд 100 жилийн яваа тэмдэглэж байна. Одоо ингээд Монголын сумдууч их ингээд 100 жилийн яваа тэмдэглэдэг шүү дээ тийм. Тэрнтэй л адилхан биш үү тийм. Ерөөсөө яг тэр л байгаа юм тийм. Нэг Монголын сумдууд том сумдууд бол ерөөсөө 100 жил саяхан боллоо шүү дээ. Нэг 2 жилийн өмнө. Тэрний хажууд одоо нисэх салбар. Тэгэхээр яг одоо бас мэдээж хэрэг одоо зөвлөлтийн тухайн одоо нэг шаардлагаас болж одоо ингээд нисэх салбар бол хөгжсөн байгаа. Тэгээ сонирхуулж хэлэхэд одоо миний өвөө мяатын одоо тэр үед ч нэг мяат гэж байлаа шүү дээ. Мяат нь нисэх одоо буудлын хөдөлгөөн бүгдээрээ нэг шахуулын байсан гэсэн үг байхгүй юу? Яаж олон салбарлаагүй. Энд чинь үйл ажиллагааны 3 өөр функцтэй учраас 3 салж байгаа. Гэхдээ тухайн үед хөл бараг нэг шахуул байсан баг тийм. Яг нэг удирдлагын дор бүгд байсан. Тэгээд манай өвөө бол анхных нь орлогч захирлынх нь нэг. Анхны орлогч захирал ер нь бол тэгээ манай дүү маань бол онгоцны агарын хөдөлгөөний үйлчлэгч одоо 20 орж жил ажиллаж байгаа. За тэгээ миний би өөрөө хамгийн анхны Airbus-ын нисгчээр одоо сонгож шалралтанд тэнцсэн. Гэхдээ би тухайн үед өөр зорилготой явж ирсэн учраас англи руу тэгээд яваад өгсөн. Ийм зүгээр сонд. Тэгэхээр би өөрөө бас нисгч байх бас болцоотой. Ирээдүйтэй байсан хүн гэдгийг зүгээр сонирхуулж бас одоо хоолны одоо юу лээ нэг хоол шир зуваа гэдэг шиг энийг бас дурдмаар санагдаад. Гэхдээ хүүхдүүд ерөөхдөө нисгч болно гэдэг хүүхд маш их байдаг гэсэн шүү дээ тийм. Тэгэхээр угаасаа яаж ч утсан тэр тийм хүмүүсийг татдаг тийм өвөрмөц содон мэрэгжлэж одоо онгоцны буудлал гэхээр одоо онгоцны буудлал одоо бид нар зөндөл бол онгоцны буудлалд очижсэн. Амраал баг 5 тэм ихт нэрцэн. Би бол Австралиас бусад бүх онгоцны том онгоцны буудлуудаас очиж үзсэн. Өмнөд Африкт, Бразилд тийм. За Европт бол зөндөө Азад бол нийтээ очсон. Дэлхийн хамгийн олон хүн буудаг бизнес нэг Hartsfield Jackson гэдэг шүү дээ Атлантагийн. Тэн дээр хүртэл очиж үзсэн. За тэгээд ер нь одоо мэдээж том юмыг ярина гэдэг бол өөрийнхөө улсын нисэх онгоцны буудалтай харьцуулахад бол ялгаатай шүү дээ. Цар хүрээ агуулмжийн хувьд те одоо багтаамж зарчигчийн тоо энэ тэрэг тийм ээ. Жишээлбэл Бээжингийн онгоцны буудлыг бол манайхан баг бүгд мэдэх ба. За нэлээд олон хүмүүс Инчоны онгоцны буудлыг мэдэх баг те. За хамгийн ойрхоноос нь ярьж байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд одоо Шереметьевогийн онгоцны буудлыг бас мэдэх баг тийм. За тэгэхээр ер нь манай онгоцны буудлыг яг өөрөө ямар санагддаг вэ чамд ер нь одоо яг үнэхээр тийм тэдний төвшөнд байж чаддгүй эсвэл муу юу ер нь? Яг юу штэ стандарт нь бүгд би хангацсан гэж хардаж. Яг бол тэдэр шиг олон хүн авдаггүй. Тэгээ өөрсдийнх нь юунд бол хангалттай хүмүүс авдаг. Дээрээс нь ялангуяа Чингис хаан олон улсын нэг сонгоцны буудлыг шинэ сонгоцны буудалтай болсон шүү бүр амар болсон. Орхооны зочд буудлын руу орж байгаа юм шиг тий. Ийм гоё мэдрэмжийг төрүүлдэг тий. Би тэрөөс өмнө ярьжсэн. Манай онгоцны буудлын давуу тал нь хоцрог зовлон байхгүй тий. За ер нь онгоцынхаа буудлын гадаа ирээд буучих юм бол ер нь онгоцноос баг хоцордгоо шахав. Тий хоцордгоо тий. Аксес нь айгүй хурдан орчтой тий. Тий одоо надад нэг гашуун туршлага байгаа л да. Жишээлбэл би нэг баг онгоцноос хоцорч исэн тохиолдол хүртэл байгаа юм. Тэгээ нэг Хонконгийн онгоцны буудлаас тэр чинь ингээд богоноор явдаг. Тэгэл ороо дахиад зөндөө олон ингээд нэг давх гүүж мүүж хариаж явсаар хагаад баг өста гейт хаагдж хат нь орж ирсэн. За тэгээд хаагдаа бол тэгээд дуусаад л да. Би бүр гейт хаагдсан байхад нэг орж ирсэн тохиол байгаа. Америкт тоххой. Америкч хамгийн том асуудал нь чекинээр орох гэж амар уддсан шүү дээ. Амар гоочртой тий. Тэн дээр ноочилж очилж байгаа гэсэн чинь хаалга хаацсан. Тэгээд Турк онгоцсон байхгүй. Тэгээ би шууд хэлжсэн. Юу аяа. Би одоо ингээд дугуйн ингээд амжиж ирсэн. Би ингээд бараг цаг 30 минут орсон чекин айгу уртаа юм байна. Таныг оруулахгүй. За одоо тэгвэл надад нэг буудал зохицуулж өгөх одоо тэгэхгүй бол би одоо ингээд
намайг яг шалгасан хүмүүс байгаа байхгүй. Би яг шалгуулаад ингээл ирж байгаа нэ гэсэн чинь нөгөө чи бодож ичсэн. Нисгч руугаа ирсэн. Нөгөөх нь окей гэсэн бол та. Тэгээд орж ирсэн шүү дээ. Хоолоо татчааг бол бас учир байд юм шиг. Одоо тэр нэг онгоцрууч ингээд нэг хоолоо орж байгаа шүү дээ. Тэрийг ингээд салгачих юм бол тэгэл дуусаа. Тэг. Яг тэрийгээ салгаагүйсэн тэгээд нэг орж. Ер нь бол гэхдээ том онгоцны бодлууд нэг зовлон байдаг те. Ер нь бол тэгээ би бол турк дээр зөндөө гүйжсэн. Туркийн онгоцны бодол дээр бол. Онгоцны бодол дээр гүүх шиг аюултай зүрх төгшөөсөн үйл явдал зөвхөн аим шиг энэ дээр л гардаг байх тийм. Манай онгоцны бодол дээр ёстой тийм байдаг. Тэгээ нэг сонирхолтой юм байна. Тухайн улсын үүд онгоцны бодол нь тухайн улсыг илтгэдэг гинэ ер нь. За ер нь онгоцноос буугаал тэр улсыг ер нь ямар шиг улс байдгийг ер нь баримжаа авдаг юм байна. Яг үнэ. За одоо би одоо дүүлэс лөө тэ DC-д очиод яхад за нэг жоохон иймэрхүү юм байна гэхэд яг тиймэрхүү. Үйлчлэгээ гээл ер нь нэг Америк хүчин жоохон үйлчлэг нь муу юм биш үү? Тэгэнгүүт одоо Инчон дээр буух нэг өөр те. Бээжин дээр буух нэг өөр. Бээжинд буухаар ингээд нэг тийм давгүй л дээ. Гэтэ их том гэдэг нь амар мэддэгдэг те. Ерөөсөө ингээд дээшээ доошоо ингээд их. За энд юмаа сайн төлөвлөхгүй бол хоцорхоо юм байна шүү гэдэг бодол айгүйх төрдөг ч юм уу те. Тэгэхэд Москвагийн онгоцны бодол ямар гэдэг мэдэн шүү дээ. Одоо хуучин Москвагийн онгоцны Шереметьево дээр бол Монголын олон одоо аялагч нар бол бас гасалсан шүү дээ ер нь. Хэцүү байдаг, суух газар олддгүй, жижигхэн тэгээд айгүй харилцаа муутай төрдөг юм байдаг шүү дээ. Бүр ингээд тийм наацхан тийм. Тэгээд Шереметьево дээр хонж одоо юм уу дамжихт бол хамгийн хүнд онгоцнууд жинхэнэ шандас шалгасан онгоцны буудлуудын ч нэг байсан. Яг үнэ. Гэх мэтлэн. Тэгэхэд манай онгоцны буудлал бол яг би одоо буян тухайгийн хуучин онгоцны буудалтай харьцуулахад бол одоо бол өөр төвшөнд бол очсон. Яагаад тэгэхээр мэдээж хэрэг тэрий чинь л сайжруулж энийг барьж байгаа шүү дээ. Тэгэхээр би одоо тухайн нэг улсын ерөнхийдөө нэг юм байт юм байл. Манайх ингээд нэг онгоцны буудлыг харахад өө юм жижиг юм уу гэж боддөг юм байна. Тэгээ би энийг бас судлаа. Тэр чинь ерөөсөө энэ хүний төлөө бүх юм нь ойрхон байх. Тэгээд хүн өөрөө онгоцны буудлын дээр ирээд онгоцондоо суух хүртэл ямар нэгэн тийм огцом өөрчлөлт, температурын болон үйлчлэгээний хурдны өөрчлөлт гарахгүйгээр тэгж явж чадчихвэл тэр онгоцны буудлын үндсэн шаардлага юм байна. За тэгээд энэ шаардлагуудыг хангаад ирсэн онгоцны буудлууд сүүлдээ яадаг вэ гэхээр жоохон өрсөлдөж эхэлт юм байна. Одоо 5 тухай хангаад жишээлбэл йогийн өрөөтэй болгож өгч байгаа ч юм уу те тамхи татах өрөөтэй болгож өгч байгаа. Шүршүүртэй болгож байгаа. Зарим нь ингээд нөгөө хондог газараа ингээд юм нөгөө нэг юм жижиг юм баг за муухагаар ярих нэг юм хайрцагдаг шүү дээ. Ингээд орж унтдаг агарч үлдэх капсул те капсул гэж хэлээд байдаг. Тиймтэй болгоцсон ч хүртэл байгаа. Тэгсэн чинь аюул болон зорчигч нар нөгөө амтантай явдаг давтамж ихтэй газруудад амтных нь тусдаа тийм баг заал малтаа болгож байна. Бийцдэг илс мис байх хэрэгтэй байгаа. Гэх мэтлээ ингээд одоо янз янзаар ингээд өрсөлддөг юм байна. За манай онгоцны буудлал бол ер нь бол одоо энэ гарааныхаа цэг дээр явж байгаа ийм байдалтай байгаа. За би энэ онгоцны буудлыг ер нь яагаад одоо ингээд бас юм хуучин онгоцны буудлыгаас ийшээ шилжсэн тухай нэг товч түүх ярьж өгөөд тэгээ сонсогч нартай одоо буян тухай Чингис хаан гэдэг түүхүүд нэрүүдийн одоо яаж өөрчлөгдсөн бас товчхон хэлж өгье. Сонирхолтой байна ч юм уу. За яг одоо мэдээч хэрэг одоо ер нь манай аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд одоо нэг сайлаа бэлтгэхээр саваа бэлддэг шиг одоо дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр дэд бүтц чинь онгоцны буудлал өөрөө чухал. Наа тэр дэлхийн том онгоцнууд захиалах нислэг мэслэг ирэхээр бууж чаддаг. Тэгэхээр ерөөсөө шинэ онгоцны буудлал байгуулах гэдэг бол зайлшгүй шаардлага гэсэн үг. Тэгтэл одоо бид нар болохоор онгоцны буудлын тэр барилгаар нь төсөөлөд байгаа байхгүй. Тэгтэл энэ онгоцны буудлал шинэ онгоцны буудлын дэд бүтц нь маш сайн байхгүй. Тийм учраас одоо байгаа барилгыг дахиад 2 3 дахин барьсан ч болох ус тэмдэд бүтцийг бэлтцсэн. Хэрэгтэй үед нь тэлнэ гэсэн үг байна. Одоо барилга барил болоо гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө нэг манайх чинь хийдэг чинь бүгдийг барьчиад тэгээ нэг заалан дунд нэг таавчг шиг нэг жижигхэн газар нь юм ажиллаад идэг тийм биш. Яг энэ чинь нөгөө цэвэр бизнесийн утгаараа менежмент гэдэг тийм ба шүү дээ. Мөнгөө яг зөв юмд л зарцуулна. Хэрэггүй шаардлагагүй юм хийхгүй гэсэн. Тэгэхээр одоогийн онгоцны буудлал бол чилүүл тэрийг бүрэн хангацсан. Тэгэхээр одоо зүгээр би нэг ингээд бас асууж байлаа л да. Одоо энэ чинь би бас ажил төрлийн шугамар ч гэсэндээ бас уулзчихсан. Яг барилгын эд үед нь хүртэл уулзчихсан бас одоо барилгын гүйцэтгэгч компани захирал одоо инх хөтгөө захирал удиржсэн санагчийн төслийн удирдагч. Тэгээд бол хэлж байгаа. Энэ онгоцны буудлыг барь дуусаад дахиад шаардлагатай гэдэг үнэхээр дахиад сая хүнээр нэмэгдэх юм бол сая хүнийг хүлээж авах хэмжээний дараагийн терминалыг барих хангалттай бололцоотой гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ гэхдээ та нар тэрийг одоо баргал барьчихгүй яасан чинь том бид нар ч нэг юм жоохон юм томор бодолтой тийм мөнгөгүй муугаа мэдгүй их юм баярхан хүмүүс юм байл шүү дээ. Тэгээ нөө Бээжингийн онгоцны буудлаа харьцуулаад жижигхэн байна мэн гэж бодоод байсан ч үгүй. Энд 2 сая хүн 3 сая хүн ингээд бүрэн ингээд хүчин чадалтай байж хад би дахиад заавал нэг илүү барих хэрэггүй шүү дээ. Чинь мөнгөө зарц. Тэр нь дүүрээд хахад ирэхэр л барина гэсэн үг байна. Нөө бизнесийн утгаараа за жилд тэдэн хүнээр нэмэгдэх юм байна. Тэгэхээр ингээд хийгээл одоо бизнес төлөвлөгөөндөө орох. Ийм л үйл ажиллагаа юм байна л дээ. За тэгээд
Энэ одоо төслийг одоо 2013 оноос одоо Японы хөрөнгө одоо зээлээр барьж тэгээд нөгөө үйл ажиллагааг менежментээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ 21 оны одоо 13 онд эхлээд 11 жилийн турш яг ковидын бас нэг жоохон саадлах юм шиг. Ингээд одоо гадаад дотоодын 180 гаруй одоо гүйцэтгэгч компаниуд оролцоод 10 гаруй мянган 11 мянган хүн гэж яриад байгаа. Бүтээн байгуулалтанд оролцсон бас аваа том төсөл. Том төсөл үү? Тийм тэгээд энэ одоо бас санаа нь юу гэхээр одоо тэр хөшгтийн хүндийг тийм том төс барьчихаар тийшээ нэг суурьтын төвгөөс шилждэг байхгүй. Тэгэхээр одоо гол нөгөө нэг тэр Aero City Meet гэж манайхан яриад байгаа шүү дээ. Яриад байгаа юм. Гэхдээ уул нь тэрийг хурдан хийх хэрэгтэй юм байна. Одоо цаг алдахгүй гэсэн санаа. За ингээд одоо буян тухайн нисэх буудлын газрын хязгаарлалт гэж хэлээд байгаа. Нөгөө нэг газрын хязгаарлалт гэдэг чинь нисэх зурсхийн нь хүлээх чадвар нь тэр одоо асуудал зарим онгоцыг хүлээж авч чадахгүй гэдэг хязгаарлалтыг бүрэн шийдсэн энэ байдлаараа. Дээр нэмээд одоо цаг агаарын хүндрэл. Тэгээ навигацийн саад гэдэг нэг 3 том саад байсан юм байна. Өмнөх одоо манай буян тухайгаад бидний мэдэх буян тухайгийн онгоцны буудлыг ингээд тэлэх одоо цааш нь томрох бололцоогүй болгодог. Тэр бүх юмыг нь судлаад сонгоод хотод хамгийн ойрхон төгс барилал гэж энэ газрыг сонгосон юм бэл. Энийг тэгтээ зөвхөн энэ байгууллагч ерөөсөө Монголын тал хоёр тал ярилцж байгаа дандаа мэрэгчлэнүүд ярьж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ одоо юу гэдгийг энийг зүгээр гэжсэн нь тэнд очиод гэдэг үү нэг лам зурхаач юмш байгаа тэгдэг үзүүл ахна шүү дээ. За энэ агаарын газрын хязгаарлалт гэдэг нь одоо газрын зургаас өргөн урт. Тэгэхээр том даацсан онгоцнууд байна. Нэг хоёрдугаарт нь цаг агаарын хүндрэл гэдэг нь одоо манай буян тухай чинь зөвхөн нэг талаасаа одоо суудаг шүү дээ. Зөвхөн хойноос орж ирдэг тийм баруун хойноос орж ирж тийм хөргөтөө буцаа тийшээ хөрдөг. Тэгэхээр нөгөө нэг агаарын урсгал янз янзаас хамаарад бууж чадахгүй тохиолдол. Ялангуяа энэ 3 сарын 2 дугаар хагасаас 5 сар 6 сарын хүртэл ер нь би бас их олон онгоцоор аялдаг байхад яг энэ үеэр миний онгоц олон саатдаг. Air China хүртэл бууж чадахгүй болоод буцаа бийж тийм. Ингээд иймэрхүү тохиол их гардаг байсан. Одоо тийм ерөөсө гарахаа болчихсон. Тийм л сонсож байгааг одоо. Онгоц бууж чадахгүй байгаа шалтгаан ч ерөөсө нэг талын урсгал нөгөө одоо санаа нь онгоц суудаг талаас хүчтэй сэлгэлэхээр эрсдэлтэйгээ буухгүй байгаа байхгүй. Онгоц агаар жоохон сөрөг тусмаа сайн гэсэн үг байхгүй. Гэтэ мэдээж нөгөө хит хүчтэй сэлгэл биш бол. Тэгэхээр энэ онгоц одоо шинэ онгоцны буудлыг хоёр талаас нь суугаад ирэхээр агаар нь энэ талаас авах юм бол тэрийн эсрэг талаас л суучна гэсэн хөөрн буун гэсэн одоо буудлт юм. Тэгэхээр нөгөө онгоцны нөгөө нэг онгоц өдө буцах магадлал нь асар багасан. За тэгээ навигацийн саад гэдэг байгаа тэр нөгөө нэг тойроод иргэн тойрон уул байгаа шүү дээ. Тэр чинь хөштэй үндээс задгаа авах тий. За ингээд энэ бүгдийг одоо сонгож шийдсэн учраас тэнд одоо чав тавьж энэ онгоцны буудлыг байгуулах одоо түүхэн одоо үйл явдал эхэлсэн юм. Одоо наад дээр чинь жишээлхэд урд нь ингээд Туркийн онгоцоор ингээд ниссэн шүү дээ тий. Бишкек дээр буугаа тэгээд Стамбул руу нисээд амар цаг авдаг тий. Бишкек дээр 1 цаг болдог. Айгу ядаргаатай байсан жижиг онгоц гэсэн тий. Тэгвэл одоо энэ өшгтийн өндөд болсноос 2020 оны 1 сараас хойш намайг Англид байхад Туркийн онгоц шууд Стамбул руу нисдэг болсон байхгүй. Энэ өөрөө бидний одоо 5 тухтай аялахаас эхлээд асар олон юм дээр замдаа зогсно гэдэг чинь өстой лайштэй. Лайт, столайт. Тэгээд чи бодлоо хүн ерөнхийдөө онгоц хөөрж буухад тодорхой хэмжээр түгшдэг ямар ч хүн. Тэгэхээр тэрийг 2 удаа хийн гэхэр чинь 2 удаа аюулгүй жоохон ингэ санаа зовж эхэлнэ гэсэн үг. Тэгээ 2-3 цаг нэмэгдчихэж байгаа. Тийм тэгээд нислэгийн цаг дээр. Тэгэхээр чи ядарна тий. За одоо жишээлбэл Оросоос ингээд орж исэн онгоцнууд Новосибирскэд бууж түшээ цэнгэлдэг гэсэн байхгүй. Тэр чинь жижиг онгоц байгаа учраас одоо бензиний банк нь жижиг байхгүй. Тэгэхээр нэг туулах range гэж хэлдэг шүү дээ. Тэр нь Улаанбаатарт хүрхээ болонгоо замдаа цэмлээ дахиж хөрж ил гэсэн үг. Тэгэхээр том онгоц чинь range томтой шууд орно гэсэн сан. Ингээд ч нөгөө нэг аялах нөгөө нэг сонголтонд чинь замдаа нэг зогсох юм уу гэдэг ч юм уу тийм ингээд тансагч юм уу тийм ая тухай бодсон жуулч нар ирэхгүй байх тохиол байх юм бол тэр нь шууд ингээд алга болно гэсэн үг. Ингээд олон цаанаа нөлөөтэй ажилладаг. Туркийн хамгийн гол нь миний юунаас мартагддаг нь энэ дээр Бишкек дээр Стамбул дээр одоо 13 цаг нисэж очиж байгаа шүү дээ. Тэнгүүдээ тэндээс ахад 13-аас 14 цаг Рио де Жанейро, Бразил руу Сан Пауло руу нисэж байгаа байхгүй. Амар хүнд аялал байхгүй тэр чинь. Бүхэл бүтэн 26-27 цагийн онгоцонд өнгөрүүлэлт чинь маш хүнд. Чам шиг урт хүн тэгээд урд суудал тулаад хөшөөд бол балардаг. Ер нь бол яг тэр сонхондлын суудал сууч юм. Ер нь бол хэцүү байт. Хашигдаад өстой зовлонт тий. Тэгээд тэр удаан нисдэг онгоц сууч тоогооч моголч толоо шал хөрөлөө авчин тий. За ингээд одоо бидний мэдих одоо буян тухайн онгоцны буудлын маань нэрийг одоо Төв аймгийн Сэргэлэн сумын хөшгтийн хөндөд байгуулагдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын гэж нэртэй байсныг нь Чингис хаан олон улсын нисэх буудал болгож одоо 19 оны 12 сарын 18-нд засгийн газрын тогтоолгоор өөрчилсөн. Одоо тэгэхээр бидний Чингис хаан онгоцны буудал бол олон улсын нисэх буудал бол одоо тэр хөшгтийн хөндөд байгуулагдсан. Тэгмэгцээ Улаанбаатар хотын буян тухай дахь Чингис хаан олон улсын нисэх буудлыг хуучин буудлыгаа буян тухай одоо олон улсын нисэх буудал гэж нэрлээд хоёр ингээ ялгсан гэсэн. Одоо бид нар буян тухай
нисэх буудлын орё гэвэл бид нар одоо хуучныгаа ярина. Чингис хаан олон улсын нисэх буудлыг ярих юм бол бид нар одоо шинийгээ ярьж байна гэсэн. За энэ яг зүгээр жижигхэн нэг юм одоо тийм бас гайхаж магадгүй анзаараагүй бас мэдээлэл бас ялгаж өгөх гэсэн санаа. За ингээд одоо 2020 оны 7 сарын 1-ээс эхэлж ингэж аль биесээр нэрлээд тэгээ олон улсын нисэх онгоцны буудлуудын сүлжээнд энэ нэрээр ороод тэгээд Чингис хаан гэдэг нэг юу буудлыг чинь юу гарч ирж штэ. Boarding pass master чинь бүх юм систем рүү ингэж орно гэсэн. Яг нь шууд засгийн газар шийдвэр ороод ихгүй чинь тодорхой хугацаа өгнө. Бэлтгэл ажлыг хангах маяг. За ингээд Чингис хаан олон улсын нисэх буудлын аэродромын хяналтын код нь 4E гэдэг ангилалтай 3600 м 3.6 м-ийн урттай хоёр талын оролт гаралт бүхий хөөрч бүх зурстай. Буян тухай онгоцны нисэх буудлтай харьцуулах юм бол одоо аэродромын хяналтын код нь 4D-гээс 4E рүү өссөн гэж байна. За нэг левел одоо левел бол агсан байгаа нь. Тэгээ хөөрж буурах зурвалсын урт нь 500 м-ээр нэмэгдсэн. За ингээд ирэхээр нөгөө өргөн онгоцнууд бунхалцат болно гэсэн үг. Одоо нэг такси дах нөгөө инерсээр бууж орж ирж байна шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө буудлын дээр нөгөө таксид гэж яддаг ш нэг гүйлт. Тэр нөгөө мастай очроос урт байх шаардлагатай болдог. Тэгэхээр том онгоцнууд төлөвлөлөд өргөн биет агарын хөлөг ямар нэгэн хязгаарлалтгаар буудаг болсон гэсэн үг. Одоо ингээд ийм ч учраас нөгөө United Airlines ирж гин одоо удахгүй ингээд одоо дараагийн том онгоцны компаниуд одоо ирэхээр одоо ингээд судалгаа хийж байгаа. Одоо чинь одоо 2019 онд нислэгийн 6% нь 4E ангиллын өргөн биет агарын хөлөг онгоц байсан байна. Шинэ нисэх буудлын ашиглалтанд орсноор 15% төрсөн байна. Шинэ онгоцны төрлүүд бууж ирдэг. Ингээр чинь нөгөө нэг ингээд цааш үүсэх хандлагатай болоод ирэхээр онгоцны буудлын дээр чинь гадны онгоцнууд бууж ирэхээр бүх төрлийн үйлчлэгийг авдаг байхгүй. Зөвхөн юунаас гадна чекийн сасвар үйлчлэг. Одоо нөгөө энэ онгоцны айлгүй байдлыг хангана штэ. Бууж ирсэнийхэн дараа одоо бүх юм шалгаж өгдөг. Энэ үртэл ингээд одоо инженер хийхэн ажиллаж шинэ төрлийн онгоцуудтай ажиллаж эхлэхээр илүү сайн туршлагатай хүмүүс бий болно гэсэн үг. Жижиг онгоцнуудтай л ажиллахаас биш. Сайжрна гэсэн үг байхгүй. За ингээд одоо яагаад бас нэг тийм шалтгаан байсан нэг бас нэг том юм болохоор буян тухайн онгоцны нисэх буудал нь урд ба зүүн талаараа уул толготоор хүрээлэгдсэн. Зөвхөн баруун хойд талаасаа нислэг үлдэх боломжтой буюу газар зүйн байршил нь хязгаарлагдмал мөн цаг уурын нөхцөл нь онгоцны хөөрөх ба буух үйлдэлийг хязгаарлаж нислэг хойшлох, саатах, цуслах асуудлууд их гардаг байсан гэдгийг одоо яг тэр нэг техникийн дүгнэлтэн дээр судалгаан дээр гаргацсан юм өгүүлбэр бас хэлж өгөх юм байна. За ингээд одоо ерөнхийдөө бол одоо хоёр талаас онгоцны оролт гаралтай болж ирэнгүүт одоо нисэх зурвасыг ашиглалтыг 73%-аас 98% руу оруулж ирсэн. Тэгэхээр одоо нисэх буудлын зурвасын ашиглалт 98 гэдэг чинь 2% л одоо ашиглалт бага гэсэн. Тэгэхээр эн чинь одоо бараг л ашиглалт бүрэн гэсэн үг байхгүй. Тэгээд цаг аарын тааламжгүй нөхцлөөс шалтгаалсан саатал 2.3% байсан юм байна. Ер нь өмнө нь одоо бол 0.1 хүрсэн. Бараг байхгүй болсон биш тийм. За онцгой тохиолдол биш бол онгоц саатах байсан гэсэн юм байна. За ингээд одоо гал унтраах одоо жишээлбэл одоо нисэх онгоцны бас хамгийн чухал зүйл нь аврах гал унтраах зэрэглэл гэж байдаг. Тэрийг одоо 9-9-р зэрэглэл болгож өсгсөн. Тэгэхээр үүнтэй холбогдоод галын механизм, аэродромын одоо тэр элементүүд гэж хэлээд одоо нисэх онгоцны буудал дээр аэродром гэдэг одоо дромных нь одоо элементүүдийн бэлэн байдал хангах засварын арчлалын одоо машины механизм бол нэмэгдсэн гэсэн үг. Тэгэхээр шин төрлийн одоо техник одоо тоног хөрөмжүүдийг онгоцонд ашиглана гэсэн үг. Энэ нэг юм байна. Гадны хөрөнгө оруулалт одоо менежмент орж ирэхээр дагаад нөгөө нэг тэрний ажиллах хүч гэдэг монголчууд ажиллана шүү дээ. Тэр хүмүүсийн ур чадвар одоо шинэ туршлагууд нэмэгддэг. Тэгээд ирэхээр тэр туршлага нь нөгөө нэг тэр хүний хөгжил одоо мэрэгжлийн архивт маш их нөлөөлдөг байхгүй. Яг би энд нөгөө яг хөрөнгө оруулалтын талаас нь ярих уу. Гэхдээ одоо Монголын өнөөдрийн оюутлогоо Эрдэнэс тамтлагын үсийн одоо эрдэнэ ресурсын нүүрсний уурхаануудын хамгийн том дамп трак одоо эскаватор дээр ажилладаг хүмүүс хамгийн анх борог олдос эхэлсэн байдаг байхгүй. Борог олч Канадын уурхай ажиллаад тэр хүмүүсийг бэлдээд Комацу одоо Caterpillar-ууд өөрийнхөө тоног хөрөм зарахын тулд тэр хүмүүсийг бэлдэж өгч байсан. Тэр хүмүүсийн суурь нь явсараад оюутлогоор орж ирээд улам олоод уламт хилээд өнөөдрийн одоо оюутлогын бүх дамп трак том операторуудын XK-гийн операторууд нь тэслэгээнийх нь хүмүүс дандаа монголчууд байгаа шалтгаан чи ердөө тэр байхгүй. Дээрээс энэ хүмүүс гадны хөрөнгө оруулалт ямар том хөрөнгө оруулдаг вэ гэдэг хүнд хөрөнгө оруулалт гэдэг нь зөв жишээ нь. Тэгэхээр энэ одоо жишээлбэл нэг сонгоцны буудлын энэ асуудал дээр одоо шил одоо hospitality industry энэ дээр бол бас том хөрөнгө орж ийн гэсэн үг. Дээрээс нь манай монголчууд одоо гадны том уурхаанууд ажиллах боломжууд бүр их бас нэмтэй болдог юм лээ шүү дээ. Гадагшаа аягүй ажиллаж байна. Аягүй ажилладаг болсон юм л. Одоо ерөөсөө мэрэгжлийн сурцсан хэлнэ байгаа л тэгэл ерөөсөө гадагшаага том уурхаар. Тэгэхээр одоо төдөлгүү тэгэл одоо манай нисэх одоо онгоцны буудлын одоо менежерээс тэгш одоо тэр одоо операторууд нар тэгэл гадагшаа ажиллах болох юм шүү дээ.
За ингээд одоо мэдээж хэрэг одоо онгоцны буудал бол одоо гейттэй байгаа. Энэ бол одоо хангалттай тэлэх бололцоотой гэсэн үг. За ингээд аэродромын үзүүлэлтийн одоо бас нэг гол зүйл байгаа. Энд нэг юм сониноос гоё юм ярьж өмөр байгаа. Би энийг бас судлалаа нийлээ. За ер нь бол байд юм байна. Бас мэдээлэл авлаа одоо холбогдох газруудаас нь сонирхоод нар тэр нэг мэдээлэл өгч. За ингээд одоо галын хамгаалалт дээр бол одоо ICAO гэдэг 9-р категорийн галын баг гэж байгаа. Энэ чинь яадаг вэ гэхээр энэ compliance гэдэг байхгүй. Энэ шаардлагыг хангахын тулд тодорхой даалгавруудыг бэлэн байдлыг ингээд хангадаг байхгүй. Тэгжээж гаднаас ирж инспектор дэш хянагч ирж үнэлээд тэр одоо үнэлгээг нь өгдөг. Тэр багийн одоо тэр цол гэх юм уу одоо тэр нөгөө төвчнгийг баталгаж өгдөг. Тэгэхээр ямар ч байсан категорийн галын баг бол бэлэн болсон байна. 3 ширхэг Rosenbauer Panther 6 гэсэн 6 гэдэг нэг айхтар гал унтрах машин байна. Энэ бүр амар машин байл. Энийг хараад бүр өөрөө сонирхолтой санагдаад байсан. За тэгээд удирдлагын штаб төрийн төсөлмжийн машин. За шинэ үеийн аврах хэрэгслэл гэдэг байгаа. Lucas, Holmatro, Squarma гэдэг одоо Австрийн компани тий эдгээр нөгөө нэг брэндүүд одоо тайпууд гэсэн үг тий. Иймэрхүү зүйлүүдээр би одоо тондогдсон юм байна. Галын одоо юу. Одоо энэ Husqvarna чи юу бат штэ. Нөгөө Dakar Makarага том уралдаанууд тэн дээр данд хамгаалтын хувь цууц янз компани штэ. Тэр чинь одоо яг ингээд нөгөө нэг ерөөсөө энэ ажиллах хүчний хэрэглээ одоо нэг одоо хэрэглэх одоо тоног төхөөрөмж хувцс хэрэглэнүүд тим төвшөнд очсон гэсэн үг. Тэгж одоо дэлхийн төвшөнд очсон гэсэн үг. Дэлхийн төвшөнд. Тэр бол одоо зүгээр нэг нэг дамбал өмсөд явахгүй л гэсэн. Тий яг үнэ. За гидрант систем гэдэг хайдрант гэдэг. Энэ ус болон одоо тэр цэнгэлтийн систем гэдэг. Энэ одоо агаарын хөлгийн 8 зогсоолын доорх шатхуун дамжуулах гидрант системтэй болгосож байна. Одоо нэг 8 зогсоол байгаа шүү дээ паркинг гэдэг. Тэнгүүд хуучин бодлохоор яадаг гэсэн гэж санаж байна. За буянт хатар байхад нэг гал нэг юм цистернтэй машин ирээд залгаад цэнгэлдэг гэсэн үг. Онгоцыг 4 цаг цэнгэлдэг гэсэн үг. Том онгоц. Одоо бензин гэсэн үг шүү дээ тий шатхууны. Тэгсэн чинь одоо энэ яадаг вэ гэхээр энэ бол яг олон улсын онгоцны буудлын бас нэг шаардлага юм байна л да. Энд одоо ингээд том агуулга бензиний одоо тэр түвшний агуулга байл. Тэндээс нь газар доогуур одоо хоолоо татаад одоо зогсоол болгоны хажуу жижигхэн крант гаргадаг гэсэн. Нэг Америкийн кинонууд дээр гардаг гудамжинд гал унтрах нэг. Тий. Тэр шиг тиймүүд бэлтцсэн. Тэнгүүтээ тэрэн лүү карантаар нь одоо өөрийнхөө хоолоо залангуудаа машин очиж залангуудаа өөрөө дамжуулаад онгоц руу залгаад тэр машин шахангууд 1 минутанд 3.6 тонн түш шахаж байна гэсэн. Тэгээд нислэгийн одоо онгоц цэнэглэх одоо хугацаа 4 дахин багассан байна. Тэгэхээр онгоц ирэл булаа хүмүүс сууж байгаа хооронд цэнэглээд дуслаа. Урд нь тэгэхээр одоо 4 цаг гэхэлэр чи онгоц цэнгэл дуслан бид нар хүлээдэг хань яг үнэ тий. Яг үнэ тий. Тэгэхээр чи нөгөө нэг тийм учраас ингээд онгоц нь нийсэх цагтаа хөөрхийн тулд хүмүүсийг эрт оруулдаг ч юм. Тэгээ онгоц дотор хүлээгээ суудаг муудаг үйл явдлууд нэлээд болдог гэсэн бол одоо тийм зүйл байхгүй. Ингээд ирэхээр нөгөө нэг яриад байгаа хүндээ чиглэсэн нөгөө хүн ингээд ялгаа мэдрэхгүйгээр ороо суулаа жоохон байлаа онгоц хөдлөө бүр яг юм бүх тийм нэг флоу болцсон гэсэн. Нэг урсгалд оруулсан. Тэгээ энэ нөгөө нэг ингээд тасалдал мэдрэхдэггүй байх нь өөрөө тэр олон улсын төвшний онгоцны буудлын онцгой гэдэг илэрхийллүүдийн нэг юм байна л да. 5 тухаас гадна тасалдал байхгүй гэдэг. За ингээд одоо 4 дахин хурдан сумалгаа гэдэг гэсэн 3780 литр минут гэж байна. Амар тий. За би энэ дээр нэг бас нэг сонирхолтой зүйлийг бас ярьж өгье. Энэ нэг онгоцны буудлыг нэг сая нэг авах гэдэг нэг юм яриад санаж байна. Тий орцод авах гэдэг. Энэ нэг жижигхэн юм учиртай юм бэл. Энэ зүгээр яг сонсогч нар сонирхолтой гэж магадгүй тэгэхээр зүгээр энэ онгоцны буудлаа хамааралгүй. Гэхдээ ер нь бол энэ А1 А0 гэдэг төрлийн одоо олон улсын одоо түгээмэл гэдэг дэлхийд даяар хэрэглэдэг түлш байт юм байна. Тэрийг Монгол руу авчрах гэхээр нөгөө нэг хятадаар дамжуулж орж ирэх бололцоотой. Тэгэхээр түвшнийх нь үнэ нь ойрцоор 31% өндөр болт юм байна. Тэгэнгүүт тэрнтэй ижил түвшний төрөлшийг Т гэдэг нэг гэдэг түвшний одоо төрлийн түвшийг зөвл одоо Орос улсыг үйлдвэрлэдэг Орос албаны улс. Тэгээд тэр түвшийг нь онгоцондоо хэрэглэдэг. Тэгэнгүүт тэр нь Монголд одоо нийлүүлэх одоо бололцоотой байхгүй. Тэгэхээр 31%-аар баг түвшийг нь хинч гэсэн сонгож дүнтэй юм авахгүй. Одоо бидний билетэн дээр 31% нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ бол тийм. За ер нь баг л тийм. Яг бол онгоцны билетийн чинь нөгөө нэг юу нэ үний чинь нийт үнийх нь 30% нь баг зөвхөн түвшнээс хамааралтай байдаг. Ингээд ирэхээр нөгөө нэг би 31 бууруулчих нөгөө нэг билетийн үнний одоо нийт бүтцийнх нь төлж байгаа мөнгөнийхээ 31% нь чи түвшээ төлж гин гэсэн үг. За тэгэнгүүт одоо энэ түвшийг үнэтэй хямдхан гэдэг. Тэгэнгүүт одоо энэ чинь онгоцны буудлын бас нөгөө менежмент гэж байгаа штэ. Энэ чинь Японы менежментээр хийж байгаа. Тэгэхээр одоо ийм төрлийн түвшийг одоо ашиглах, цэнэглэх одоо энийг хандл хийдэг чинь ийм туршлага байхгүй учраас гэд Монголын талын 49% эзэмшигч Монголын талын
одоо Монголын засгийн газрын компани нь тэгвэл бид нар энийг хийя гэд Оросын T1 гэдэг төрлийн төвшийг оруулж ирээд хийхэр болсон юм байна л да. За тэгэнгүүт энэ мэдээж хэрэг энийг хийж байгаа учраас тэр нөгөө 8 зогсоол руу явдаг газрын дааврах тэр хоол байгаа шүү дээ. Тэрийг зүгээр түрээслэх гэрэв юм байл. Тэрнээс ч тэр онгоцны бодлого ямар ч хамаагүй. Зөвхөн тэнд одоо тэр хоодоог л түрээсэж шүү дээ. Тэгэхээр энд нөгөө ёмкс байгаа шүү дээ. Одоо агуулга, түвшний агуулга тэрийг түрээслэн. Тэгээ тэрнээс тэр цорго яваад доош яваад тэр онгоц руу ордог тэр хэсгийг түрээслэн. Тэгээ тэрэндээ тогтцох төлбөрийг одоо энэ онгоцны буудалд Чингис онгоцны буудлын одоо ашиглалтын компанид төлөх юм бэл. Тийм л гэрээ байсан юм бэлээ зүгээр яг. Тэгэхээр би бас зүгээр нэг зарим ямиг бас нэг хит ингээд ингээд туушраад ирэхээр үнэн нь алга болчиход идэв учраас жоохон эмзэглээд би бас асуусан юм. Гэхдээ танаа онгоцны буудлын үнийг болох гэдэг юм уу гэсэн чинь өөр хүн л дээ тэгсэн чинь үгүй тийм биш. Энд чинь уул нь ийм ингээд надад тайлбарлаж өгсөн. Одоо нөгөө мэрэгжлийн хүмүүс мэдээлэлээ ингээд өөртөө өгөхгүй бол хүмүүс ингээд зүгээр ингээд хаамаагүй дур дураараа л ярьж ийн гэсэн үг л дээ ер нь. За би нэг энэ товчхондоо нэг бас бидний одоо нэвтрүүлгийг маань одоо ивент гэж одоо оролцож байгаа ивент гэж дурдъя. Тэгээд одоо цахим ирээдүйд хамттай G-Mobile компани одоо цаг хугацааны аялал нэвтрүүлэг маань одоо ивент гэгээр оролцож байгаа. Хязгааргүй хэрэглээ 24K гэдэг урамшуулга. G-Mobile-ийн дараа төлбөрт үйлчилгээ шинжлэгдэж хэрэглээний хязгааргүй багцуудтай болсон байна. Энэ нь дата хязгааргүй ашиглах, бүх сүлжээнд хязгааргүй ярих хэрэгтэй. Дараа төлбөрт үйлчилгээний багцуудыг сонголттой болсон гэсэн үг. Харин одоо дараа төлбөрт үйлчилгээгээ шинжлэхцэндээ холбогдуулан хязгааргүй хэрэглээний багц дээр урамшуул зарласан. Тус урамшууллаар хязгааргүй дата хэрэглэнэ. Дата бол тэнд дахиад дуусна гэсэн ойлголт байхгүй. Бүх сүлжээнд хязгааргүй яриа хийхээс гадна 40 мянган төгрөгийн багцыг 3 сарын турш 24 мянган төгрөг төлөөд хэрэглэнэ гэсэн. Урамшуулт хэрхэн хамрагдах вэ? Шинээр хэрэглэгч болж болно. Урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс шилжиж болно. Дараа төлбөртийн одоо байгаа багцаа ахиулах, солих бол одоо боломжуудаар хязгааргүй хэрэглээтэй багцыг авах бололцоотой юм байна. Хэрхэн авах вэ? My G-Mobile гэдэг аппликейшнийг татаад эсвэл G-Mobile цэгийн менюээр ороод үйлчилгээний салбар дээр очиж болно. Эсвэл одоо CU-гийн бүх салбараас Easy SIM авч дугаараа үүсгэн авах бололцоотой. Урамшууллын хугацаа урамшуул 2025 оны 6 сарын 31-нд дуустал. Наадмын өмнөх 6 сарын 30-ны дуустал үргэлжлэх юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг My Mobile app болон G-Mobile цэг эмээн веб сайтаас аваарай. Одоо ингээд дэлгэрэнгүй мэдээллийг G-Mobile одоо Facebook пэйж хуудаснаас бас авч болох юм байна. Одоо толбогдох утасны дугаар 98 10 36 36. Лавлах дугаар нь 36 36. G-Mobile цэг эмээн. За G-Mobile бол яг энэ датан дээр бол мангас юм байл шүү дээ. Дандаа л үнгүй хөлт юм байл шүү дээ. Одоо тэгээ дата үнгүй хүнд ч одоо шаргаж байгаа байсан ч одоо. Тэгээ монголчууд энэ айгүй хямдхан дата хэрэглэдэг шүү дээ. Гадаад мандат. Баруунтай харьцуулахад бол нэлээд хямдхан хэрэглэдэг юм байл. Тэрийг бол анзаарсан. За ингээд одоо за ямар ч байсан онгоц ингээд нэг асуудалгүй ингээд нэг саатахгүйгээр ингээд цэнэглэгдэж байна гэсэн үг тийм. За тэгэнгүүт нэг асуудал байдаг тийм ээ. Тэштэй холбоотой нэг асуудал байдаг тийм. За ингээд нэг хонь хуруу нийлж байгаа юм шиг л болдог шүү дээ. Санаж байна. За одоо би буян тухайгаар явж байсан нилээн юм болдог тийм. Тэгээд яг манай бас зорчигч нарын бас соёлын асуудал бас байдаг. Заавал тэрийг төрүүлж авч ингэж авах өрсөлдөөн шиг байдаг. Онгоц ирэл таксида зогсон гот бүгд босоод ингээд зогсчдаг. За яг удаан суугаад бас чилдэг л байх л да. Гэхдээ нэг тийм жоохон одоо соёлын ялгаанууд байгаад байдаг тийм. Тэгэл очиод пассворд контрол дээр яг л зэрэл үжиж идэв шүү дээ. Үгүй яг тэр чинь тэгэл явсараа нэг хавцал мухар гэдэг шиг тэгэл бүгд нэг гарч цаар гараад. Тий. Нарийнхаа юмар гарч байгаа болохоор тий. За ингээд одоо ингэ тэшний асуудал байдаг. За тэш одоо саатах. Энд дээр нэг юм сонирхолтой юм байт юм. Ер нь одоо олон улсын онгоцны буудлын тэр нөгөө нэг яриад байгаа тасалдалгүй гэдэг чанарыг хадгалах бас нэг зүйл нь юу гэхээр одоо хоёулын нисэх тухай ярьчлаа шүү дээ. Одоо буух тухай ярингоор ачаагаа өгөх гэж удахгүй, ачаагаа авах гэж удахгүй байх ёстой гэдэг чинь тасалдалгүй гэсэн санаа байхгүй үйлчлэгээ. Тэгэхээр онгоцны буудал хэр тэрийг хангаж чадж байгаас хамаарат тэр онгоцны буудал сайн байна гэсэн үг. Ачаагаа үлээгэл их л зогсож ивэл их л одоо бас тааруул байна гэсэн санаа. Мэдээж одоо ачаал ихтэй байдаг талаа. Тэгээ дундчлаад гэх юм бол 45 минутын дотор онгоцноос буугаад ачаагаа аваад гарч ивэл ачаагаа авч ивэл авал тэгэл гарч ийн гэсэн үг шүү дээ. Аваа гарч ивэл ер нь бол энэ бол дэлхийн одоо дундч юм. За энийг бол одоо ер нь бол хүлээн зөвшөөрөгдөх асуудалгүй цаг хугацаа. Энэ дотор бол ер нь гомдол гэж юм байдгүй гэж үздэг юм байна л да. За би одоо сая ирсэн. Яг 4 хоногийн өмнө ирлээ. 3 хоногийн өмнө ирлээ. За би яг 15:38 буугаад ачаагаа аваад гарахад минийх 30 минут болсон бэл. Оо. Ачаа ч юм бол том ачаа байсан тий. За энэ дээр нэг бас нэг гоё юм байна. Бүгд ингээд
хилийн ингээд шалган дээр очиж зогсон шүү дээ. Тэгээд дараа нь ачаар авч байгаа шүү дээ. Шалган дээр очихоор нөгөө паспорт очиж зогсон. Тэгэхээр би нөгөө нэг симтэй шинэ паспорт авсан чинь шууд гарцдаггүй нэг электрон гарц байна. Тэн дээр нүрийг уншууллаа. За тэн дээр яг нэг жижигхэн нөгөө нэг комплейн жоохон нэг асуудал гарсан. Заримдаа ингээд нэг сайн уншихгүй та өөр тийш явна уу гэд хөөгдсөн байхгүй. Тэгэхээр би жоохон шарандаа ингээд өөр гарцнаар чи үзсэн чинь нэгэн дээр нь болоод тэгээ гар авцсан байхгүй. Тэгээ очингууд угаасаа тэрүүгээр гарууд хаалга нэгдлээ урдаас нэг юм сканер орж ирээд намайг бүтэн хараад гаргачих. Энийг яагаад би ашигладаг вэ гэхээр ямар шаардлагагүй штамп дараад паспортын утас дуусгачихад байдаг байхгүй. Тэгээд одоо гой виз мэдтэй паспортууд чинь тэгэхээр тэрийг ажиллахаар хэмнэхэд яаж нэг штампаар хэмнэж байгаа царайны. Тэгэхээр чи паспорт авах гэж бас овоо юм болно ш цаг зав гарна тий. За нэг тийм бас. За тэгээ гараад ирэнгүүт ачаага хүлээгээ бидсэн чинь миний ачаа 30 минут дотор гараад ирж байгаа. Гараад яваад гарах гэсэн чинь нэг хил мөлийн гайл майл шалахгүй. Яагаад тэгэхээр миний ойлгосноор болохоор ачаага бууж яхад нь доор нь нохотой одоо шалгах хэвээр тэнд нь хянаа шалгах баг ихэнх. Тэгээд тэнд зүгээр с ิจ бүхий одоо тэр зарим нэгэн зүйл заалтыг одоо гайлын болон мэрэгжлийн хянаалт одоо 20 цэрийн юм зөрчсөн байж болох уус одоо эд зүйл агуулсан ачааг л тэд нар тусад нь ялгаж салгаж эдтэй нууц шалгад юм байна. Өмнө нь болохоор одоо өөр газар болвол ингээл гайлынхаа оруулж ирэл бүгдийг нь нээж мэлсэн амар юм болдог гэсэн байхгүй. Тэгээд миний зүгээр ачаага ингээд явах гэсэн чинь нөгөө нэг орж ирсэн ачааг үзэхгүй. Зүгээр гар тийшээ тавиал гарчлаа. За яг гар тийш нь юу гэж болох вэ гэж харсан юм шиг байна. За ингээд болоо би гарлаа 30 минут нарах гэсэн. За 30 минутын дараа гараад за нэг зүгээр юм басна юу гэхээр онгоцны бодолч нөгөө автобусны үйлчлэгээ ингээд тээвэр юм бидэг шүү дээ. Манай дээр тэр нь жоохон муу. Бүгд нөгөө машин дэх дулдууддаг арт юм билээ шүү дээ. Тэгээ би нөгөө өмнө нь мэдсэн байсан болохоор за би угаасаа гайгүй юм чинь би автобусаар явна гэж тооцсон байсан. Тэгсэн чинь миний автобус яг цаг бүрийн 40 минутанд хөдөлт юм байна. Чингис хаан онгоцны бодлоос хотын төв рүү 2 чиглэлд. Тэр автобус нь бол би асуусан чинь яг онгоцны буудлын автобус биш юм байна. Гэхдээ зүгээр нэмэлт үйлчлэгээр одоо орон нутг ч юм уу засгийн газар хийж байгаа юм уу да гэж би ойлгосон. Одоо нийслэлийн тээврийн газар ч юм уу те. Тэр надад таалагдсан юу гэхээр 15 мянган төгрөгөөр хотын төв рүү ирж байгаа. Ямар ч машинтай адилхан хурдаар ирнэ. Бүгд төгжрэл ирж байгаа. 4 гаруй доллар бол юм биш үү те. Тийм. За яг энэ бол хямдхан байгаа нь үнэн одоохондоо. Гэхдээ бүр хямдхан зүйл үгүй яг би өшөө гоё юмыг ярьж ярих гэдэг нь нөхөр. Би Шанхайд буугаад хотын төв рүү буудлаар гоцсон чинь би 5 юан төлсөн. Тэгээд тэр нь одоо ойролцоогоор 2500 төгрөг төлсөн байхгүй. Тэгээ метрогоор яваад очиж байгаа байхгүй. За зүгээр нэг юм харьцуулаад байгаа айлын хүмүүстэй харьцуулж барлашгүй гэдэг шиг. Гэхдээ удахгүй манах тийм болох байлгүй дээ гэдэг юм мөрөөдөл надад одоо байгаа. Тэр автобусанд суугаад явгот одоо манай найруулагч өгж магадгүй би зургийн номрыг авцсан. Тэр автобус дотор ямар ч асуудал яваад ирчих. Зүгээр харин цаг болгонд л явдаг юм билээ. Тэрийгэ зөв тааруулаад одоо ямар нэгэн байдлаар адгаж ярихгүй бол тэр нь суугаад. Үгүй бол таксинд суун штэ. 100 мянга төгрөг. 100 мянга. Ингээд 80 мянга байсан 100 болсон юм уу? 80 мянгаас 100 мянга орнол тийм алт. 80 байсан тэгвэл одоо 100 болсон юм байна л. Ингээд 100-т ч амар их байна. Би одоо зүгээр төсөөлөл л дээ. 100 мянга ч одоо 200 явна штэ. Би Америкт нэг юу ярьдаг гэсэн. Uber нэг хэсэг барьдаг гэсэн байхгүй. Тэгэхэд ингээд нисгээс ингээд Uber-тэй явдаг хүмүүс байна. Одоо лифт гэж асуу байдаг гэсэн. Явдаг хүмүүс автобусанд бол юугаар явдаг хүмүүс, метрогоор явдаг хүмүүс. Тэгвэл тэрний чинь хоорондох ялгаа нь амар өндөр үүдэг. Америкч дүнтэй штэ тий. Тэгээ зарим хол газар 100 доллар болж байгаа. Гоо харин тий. Би тэрнээс ч айгаад ерөөсөө тэр илүү зүгэлдэг байхгүй. Хөөдөө нөө нисгээс хүн аавна гэж өөрөө айгуу том такси орж байгаа хүмүүсүүд айгуу том баяр байгаа байхгүй тий. Нисгийн гадаа ингээл Uber хүлээгээл ажиж байгаа л дуудлага ороод холын дуудлага бол уухан тас шүү дээ. Тэгэхээр зүгээр яг би энд одоо бас тэр таксины үйлчлэгээ үзүүлэх гэж байгаа хүмүүсийн амьдрал тий одоо орлон морлохыг шүүж мүүж энэ ярих бол миний одоо илүүц байна. Яг бол тэр хүмүүс өөрсдийнхөө эрэлт нийлүүлэлтэндээ тааруулж явж байгаа тий. За тэгвэл зүгээр ер нь бол одоо хот өөрөө аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд нөгөө яриад байгаа connectivity гэдэг чинь нэг ус зогсолтгууд энийг хангадаг байлгах юм бол аялал жуулчлал хамгийн сайн хөгжинэ гэсэн. Тэгэхээр онгоцны бодол дээр ирэл хамгийн том чалент одоо асуудалтай тулгарч байгаа нь яаж хотын төв рүү орох вэ гэдэг асуудал гарч байна шүү дээ. За нэг бол таксинуудын хүмүүс зогсож байгаа тэр хүмүүс такси гэдэг хүмүүс суун эсвэл автобусанд суун нэг юм байна. Сая бид нар нөгөө Фукок төцсөн шүү дээ өвөл. Фукок бол нөгөө аялал жуулчлалын арал болж ирээс автобусанд нүнгүү байсан тий. Тэд нар чинь зүгээр баран баярлаа гэж зөөж байгаа шүү дээ тий. За нэг одоо ийм зүйл байгаа. За тэгэхээр 45 минутын дотор ачаа буулгаж авч байгаа. За тэгээд 3.35 одоо 35-аас 59 м урт туузан дамжуулдаг. Урт урт. Дор нь гаргаад ирнэ. Тэгээд бөмбөг илрүүлэх төхөөрөмжтэй энэ дотор. За тэгээд аюулгүй байдал талаасаа одоо нэг юм байдаг. Нисуудлын орчинд ингээд нэг дрон нисгээд байхаар онгоцтой мөргөлдөх ч юм уу одоо чинь террорист үйлчилж байж болох шүү дээ. Тэгэхээр одоо нисэх онгоц энд их гоё юм байна. Онгоцны буудлын дээвэр дээр
Тэгээ иргэн тойрон тодорхой ингээд периметр татцсан. Энэ дээр одоо хөнгүү агаарын хөлөг буюу дроныг илрүүлэн унгаах төхөөрөмжийг суурилуулсан. За тэгээд 2025 оны 2 сарын 18-ны өдрөөс эхлээд ашиглаж байгаа. Энэ төхөөрөмж нь нисэх буудал дах 8-аас 10 км-ийн радиусын бүст орж ирж байгаа хөнгүү агаарын хөлгийг автоматар локатороор илрүүлээд унгах зорилттой төхөөрөмж. Бөөх 10 км дэлж одоо нөө Төв аймгийн төвөөс нь жоохон явж байгаа дрон нисэхэд тэрийг унгах нь шүү дээ. Яг энэ чинь угаасаа олон улсын юугаар дрон мороныг угаасаа энийг унгахаас гадна тэнд нь дрон нөө удирдлага ажилгүй болдог тийм бас төхөөрөмжтэй. Яг тэг. Дээр нэмэд нисгэж чадах юм бол унгана гэсэн санаа явж байна. Энэ нэг тэгээ сонирхолтой. Яа тэгэхээр би зургийг харсан чинь тээвэр дээр яг нэг тийм агаараас эсвүүцэх шиг радартай юм байна. Гоё шүү дээ. Харин тэр надад инээдтэй бас инээдтэй шиг нэг юм игдүүтэй ч юм гоё санагдсан. За тэгээд одоо нөгөө нэг яриад байгаа E-gate гэдэг байгаа. Тэр бол одоо ёстой зүгээр юм бэл. Орж харахад штамп даруулахгүй байх. Ядаж нэг талтай штамптай байх тийм ээ. Би яг хуучин пассвордоо шинжилгээ жоохон байжсэн чи пассворд хараад ирсэн байхгүй. Одоо ямар солилттой байж тээ. За ингээд одоо давуу тал байгаа. Өмнөх одоо нисгүүд бол 425 автомашины зогсоолтой, ил зогсоолтой байсан болоод одоо шинэ нисгүүд 825 автомашины зогсоолтой. 222 автомашины дулаан зогсоолыг барьсан. За нэрээ сонирхолтой нь юу гэхээр маань энэ Зунжангаал одоо Фукуок, одоо Тайланд мэлэнд явсан шүү дээ. За манай одоо дүү байгаа нэг дүү. Хүүхд гэр бүлээрээ 2 3 удаа явсан. Гэр бүлээрээ машинтайгаа очиод эдний дулаан зогсоол дээр нь тавиад өдрөө 20 мянга гэдэг баг шүү. За тэгээд 10 хэд хоног ирээд 200 мянган төгрөг төлсөн гэлүү дээ. Тэгээд тэр дотор хувцсанараа эцэн бүгдээ хувцас солиод машинаа суугаад гэрт ирчих. Тэгээ надад тэр хөөе бас тэгж болд юм уу гэж санагдсан. За ингээд одоо тасралтгүй ирчимч дулаан одоо цэвэр усны тусгай дэд үтс гэж заавал байх хэрэгтэй өөрийгөө дэмждэг байх хэрэгтэй шүү дээ. Тухайн эрдэлт чинь тийм ээ. Тэгэхээр одоо Чингис хаан олон улсын нисэх буудал нь өөрийн бие даасан ус цахилгааны их усрд худагтай гэсэн үг. Цахилгааны станцтай гэсэн үг одоо. Тэгээд 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц хоногт 800 одоо куб метр хүчин чадалтай цэвэр усны байгууламж. За бохир усыг цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаар хариуцсан ажилтдаг гэсэн үг. Одоо цэвэр бохироо. Тэгэхээр чин цэвэр ус татж оруулж ирлээ. Хариут одоо тийм хэрэглээнд бэлтлээ. Онгоцны буудлын руу орууллаа. Тэнд чинь мэдээж 0 гэл ус татаад гарах бохирыг хариутгаад авдаг тунгаагууртай одоо water treatment plant гэдэг шиг тийм одоо тэрийн таарсан хүчин чадалтай таарсан тийм байгууламжтай гэсэн. Тэгэхээр тэр бол одоо яг өөрөө бүтэн авч явах дэд үтсийг байгуулсан гэсэн үг бол таарна. За ингээд одоо дэлхийн гэнчин бас их сони юм байна. Airport Council International гэдэг ACI гэдэг байгууллага 25 онд илсэн юм байна. За энэ нисэх одоо хамгийн том шалтгаан нь юу гэхээр одоо онгоцны дэлхийн одоо бүх нисэх буудлуудын хамгийн том мэргэжлийн холбоо юм байна. За одоо нэг холбоонуудаа илсэн байх нь. Тэгээ гишүүнчлэлээр дамжуулан буудал нь одоо дэлхийн нисхийн удирдлага аюулгүй байдал зорчигч үйлчлэгийн чиглэлээр стратегийн хамтын ажиллагаанд оролцох хэрэгтэй болсон. Энэ нь юу гэсэн үг онгоцны буудлын дэмжих ажиллагаа ажиллагч нар дотор нь байгаа тэр үйлчлэгээний ажилт нарыг хүртэл ингээд бэлдэх янз бүрийн тусгай сургалт авах өгөх туршлага солилцох бүх эрх нь нэгдсэн гэсэн үг. Тэгэхээр ер нь бол тодорхой хэмжээнд бол proactive гэж хэлдэг шүү дээ. Нэг уртаас бүгдийг төсөөлж хардаг тийм загвараар ажиллахад одоо бүх юмуд нь нэгдсэн гэсэн. Одоо манайгаа чиний комплейн гараад ирэхээр тэрийг засгаал явдаг шүү дээ. Тэгэхгүйгээр тэрнээс нь төрүүлж тэрийг хардаг тийм одоо загвар руу шилжсэн гэсэн. Энэ байгууллагын одоо шухмар гэх юм. Одоо дээрэс нь бидний нэг буруу ойлголт үүдэн шүү. Одоо ингээд ялангуяа нэг онгоо озгоо ярьсан. Одоо Шереметьев дээр ингээд бороо мороо цастаа байхад ганцхан Монголын онгоц буудаг юм. Энэ бол ямар ч боломжгүй юм багтах байхгүй тийм. Тэр чинь эрсдэл гэсэн үг шүү. Тий, бүх юм дээр адилхан стандарт гарч байгаа. Зөвхөн Монголын нисгч нар лаг учраас ингэж болгодог бол энэ бол айгүй буруу ойлголтоо тийм. Энд чинь чадвараас хамаарахгүйгээр стандарт тогтоож байгаа байхгүй тийм. Тийм бахархах зүйл нь яг уул бас биш ёо дээ. Жохон санаа зовоод тий. Ер нь бол тий. За энэ нэг сони юм байна. Онгоцны буудлын одоо доторх стандартыг амарсанаа миний би юм бацаа чиний мэдрэмжээр хийдэг юм байна. За ингэдэм юм байна. Airport Service Quality гэж үнэлгээ бит юм байна. Олон улсын онгоцны буудлууд өөрсдөө үнэлгээ тогтоодог. За тэр үнэлгээнд хамраж эхлэхээр яадаг вэ гэхээр бидний өмнөөс ийм байх ёстой гэд бүх одоо бидний амьдралд нь кейс болоогүй байсан ч гэсэндээ тэр кейсийг төрүүлээд нэвтрүүлээд тэр кейс үүсгэсэн сэргийлждэг юм байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо Skytrax гэдэг байгаа 4 одтой онгоцны буудлын од авцсан юм байна. Тэгэхээр яадаг вэ гэхээр одоо жишээлбэл хэр баргийн стандарт зөрчсөн одоо кейс гарахааргүй болгоод бэлтгэсэн гэсэн үг. Наадсах жишээлбэл онгоцны буудлын дээрх нөгөө нэг янз янзын ачаа тийшийг ингээд ил орхих гар утас хаягддаг. Бүгдийн камераар хянаад тэгээд тэрийг очиж хүн авдаг. Очоод мэрэгжлийн цагдаа юм уу тэр одоо баг бомб эсрэг бомбтой харьцдаг цагдаа тийм хүмүүс очиж тэрийг задлж үзэж инслаа. Тэгээд дараа нь нөгөө нэг алдагдсан юм уу орхигдсон ачааны хэсэг рүү аваач өгөө тэр хүмүүс нь авдаг.
Би нэгдэж авч ирсэн. За яаж авч ирсэн? Тий. Манай Америк руу нисэхдээ нэг морин хуурын нэг юу идэв штэ нэг. Тийсэн. Цав. Тий. Одоо сав биш нарийнх ингээд одоо юу хөрөө. Тий тэрийгэ үлдээсэн. Одоо морин хураа аваа явцсан. Яг тэр чинь нэг гар тийшэнд авч явахгүй бол юунд болтгоо. Тэр чидэд нарийнх юм сугарч штэ. Тий. Би тэгээд нэг 14 хоногийн дараа тэгээ надаа хэлээд ийм юм дугаар дээр ингэсэн байгаа. Тэгээд очиод яс чинь дээд нь таних тэмдэг юм бүгдийг хэлсэн чинь ингээ гаргаж өгөөд тэгээд араас нь аваад ясаа явчихсан. Тэр тохиол байгаа. За дигэн чинь нэг саяхан фэйсбүүкээр баахан тээш мэш нэг ингээл хаягдсан тээшнүүдийг дуудлагаар зархан чилүүний тийм эс. Тэр дутлаа шүү дээ. Би тэрийг аюу олон хүмүүс ингэж лайк мэг тарсныг хараад жаа санаад тийм байх боломжгүй байхгүй. Тэгээ би асуусан. Та нар өмнөд хийдэг юм гэж юу яриад байгаа юм бэ? Юу гэж тийм байж. Тийм байхгүй тийм тийм. Гэж нөгөө бас нэг худлаа өндөө мүү гэж ажилтдаг хүмүүс бас тэдрээс бас ингэж энэ нэвтрүүд гэлтэд асууж байгаа байхгүй. Тэгсэн тийм байхгүй. Тэгээд ер нь алдагцсан ачаа мч бол бүгд эзэндээ очдөг. Ер нь тэнд үлддэг тийм ачаа гэж бараг байхгүй гэж. За одоо ингээд одоо дизайн одоо үйлчлэгийн дэлхийн жишгт одоо ингээд нэг юм дэлхийн одоо хэмжээний тийм стандартаар хянчиж чинь гэсэн үг. Тэгэхээр чинь наазах нь одоо шил Монгол менежменттэй зочд буудал одоо олон улсын одоо гадаадын менежменттэй зочд буудлын ингээд үүдээр нь орох төрөл өөр байгаад идэг шүү дээ. Үнэр нь төрөл өөр өгдөг шүү дээ. За тэгэл эн чинь л байхгүй ерөөсөө. Тэгэхээр яг би гадаадыг шүтээд байгаа юм биш. Бид өөрсдөө тэр хэмжээнд мэдэрч чадахгүй туршлагагүй болвол тэрийг нэвтрүүлж аваад туршлага болгоод авчих хэрэгтэй л гэсэн санаа юм. За ингээд одоо Rhodes Asia, Rhodes World гэдэг юм дэлхийн одоо агаарын одоо нисгүүлүүдийн арга хэмжээнд оролцдог юм байна. Яад гэсэн чинь шинэ одоо агаарын тээвэрлэгч компанийг татах зорилготой. Яа ч нэг ер нь бол зөвхөн зорчигч нарт үйлчлэхээс гадна нисэх онгоцны компаниуд үйлчлдэг юм байна шүү дээ. Тэгэхээр олон онгоц ирэх тусмаа эдний орлого нэмэгдэнэ гэсэн санаагаар. Тэгэхээр ингээд энэ зориулсан trade fair-т ороод манайхаар дамжиж онгоцоо цэнэглээд яваач гэдэг айгүйх тийм бас ингэж реклам хийд юм байна. Дээрээс нь плет хямдран тий. Тийм. Тэгээд энэ сүүлийн 3 жилийн хугацаанд одоо 10 гаруй шинэ тээвэрлэгч компани нэмэгдсэн байгаа юм байна. Энэ тэгсэн. Одоо Америкийн юу нэмэгдчихлээ шүү дээ тий. United нэмэгдсэн тий. За одоо мэдээж хэрэг эмнэлэг одоо энэ онгоцны буудлын дээр болж байгаа асуудал дээр бол одоо хүн өвдөж хавдах ч юм уу янз янз болох юм бол 24 цаг 7 өдөр тасралтгүй ажиллах 5 эмч 4 совилогчийн багтай багийг ажилладаг юм. За энэ ч бас ашиглаж үзсэн Финландд. Тийм. Би найзтайгаа авчиж манай найз ингээд би нүүдээд байна. Тэгээд эмч дуудаад ингэсэн чинь их удаан явсан байна. Тэр нэг одоо баланс алдагдсан чинь чихний нэг одоо юу гэж тайлбарлая энэ одоо мэрэгжлийн болохоор чихний нэг ард нэг жоохон нэг баланс алдагдаад толгой дүүрдэж штэ тэгсэн байна гэдэг. Эмчнэр айгүй хурдан ирд юм л. Тэгээ тэд нар угаасаа тэр нэг яг онгоцны буудалтай холбоотой түгээмэл нөгөө нэг одоо шинж тэмдгийг аюулсаа мэдчих шүү дээ. Яг үн тийм. Тэгээд нэг юм өгөөл тэл жоохон мажаал. За чи бол мэдээж одоо шил усан онгоцноор явж байвал далайн өвчин гэдэг sea sickness шиг юмнуудыг бол тэд нар сайн мэдж байгаатай адилхан тий. Тэгэхээр илүү тэр чиглэл рүү илүү одоо мэдлэгтэй байл таарна гэсэн. Илүү нөө чих толгоо өвддөг тий энэ бол тий. Чих нь шүлсээ залихаар л чих гайг болоод идэв шүү. Тэгээ олон цаг нисчмэл явал их л бах тий. За мэдээж хэрэг бас одоо энд анх удаага нөгөө нэг бас ингээд ашигласан усаа дахин боловсруулалт юм байна. Тэгэхээр одоо нэг саарл ус биш. Үйлдвэрлэлийн болгоод ашиглацдаг. Тэгээ тэрийг бусад өөр одоо услага өөр сервистэй ашигладаг гэсэн. Өмдний усанд биш. Тэгэхээр усаа дахиж боловсруулалт. Яг тэр чинь гүний удгаас ус авч байгаа учраас тэр аль болохоор олон дамжлагаар 100% одоо олон дамжлагаар дахин ашиглах нь байгаль экологид ашигтай гэдэг одоо нийгмийн хариуцлагын хүрээнд ийм асуудлыг шийдээд хийдэг юм. За мэдээж хэрэг одоо онгоцны буудлын одоо баг бүх 0 тий одоо лифт бүх зүйлүүд нь хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүүхдүүд зориулсан янз янзын шилдүү суултуур хүртэл байж идэг шүү дээ байх хэвээр. Тэр бол ерөөсөө бүгд байна лээ. Би хэрэгээр 0 нь марч үзсэн. 0 бол тэгэхээр асуудалгүй сайхан 0 үлээ цэвэрхэн ч юм бэл. За яг зүгээр нэг юм байна. Бид одоо нэг юм бян үний хэлэхэд монголчуудаа зорчигч нарыгаа жоохон шүүмжлэх хэрэгтэй. Ер нь нэг юм руу орохоор ингээд нэг гоё юмыг нэг үзий ядж байгаа юм шиг хэрэглэх юм. Гэхдээ тэр гоё юмыг гоёор нь байлгаад дараагийн хүнд нь гоёор үлдээх юм бол чинь удаан хугацаар гоёор л байна шүү дээ. Одоо CU-гийн 0-ыг үлдээлбэлдэг шүү хүмүүс. Дандаа л ингээд аацсан байдаг тий. Дандаа үдцэн ядж байгаа юм шиг хандаад байдаг. Тэгээд манай бас ингээд тиймэрхүү зүйлүүд мэрсэр ингээд харагдсан. Аюу цэвэрхэн байгаад юмыг гоё цэвэрхэн байлгаал бол гоё ирлээдвэл чамч гэсэн дараа нь би чи эвгүүрээд ингээд ороход ингээд бүх юм зав зав мөр чи яаж тэнд бийц наацхан жишээл ингээд иймэрхүү зүйл дээр ингээд бас нэг нөгөө нэг бусдыгаа бодчих. Одоо тэгтээ сурж байна бид нар те яг үндэ нийтийн нөлтөй байж үзээгүй шүү дээ Монголд Улаанбаатар. Одоо тийм л бол таарах гэдэг юм. Одоо сурч. Одоо ингээд гадуур явуулын нийтийн нөл орох нэгс холддог байсан шүү дээ. Одоо л өөр болсон. Арай дээр болсон үнэхээр бас. Тэгэхээр сурж байгаа л юм болов гэж бодоод байгаа юм яас.
За одоо нэг сонирхолтой бас мэдээлэл байна. Энэ одоо веб сайтн дээр гарсан байна. Яасан бэ гэсэн чинь 2024 оны 11 сарын 15-ны өдөр Монголын агаарын тээврийн салбарын түүхэндх шинэ хуудас нэмсүүл явуулсан гинэ. Чингис хаан олон улсын нисэх буудлын зорчигч эргэлт 1 жилд 2 сая хүрсэн. 2 сая дахь зорчигчоо ухтаа авсан юм. Нэг эмэгтэй аваад тэнд юм өгч шагнал өгч тийм тэгээд нэг сайтн дээр гарсан. Тийм. За ингэсэн чинь яа чи ирж байгаа нь 2 сая юм. За тэгсэн чинь Монгол улсын одоо засгийн газраас явуулж байгаа агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд тогтмол нислэг үйлдэж буй дотоодын 5 агаарын тээвэрлэгч байгууллагаас гадна Turkish Airlines, Korean, Asiana, Air China тэргүүтэй гадаадын 16 агаарын тээвэрлэгч байгууллага нислэг үйлдэж байгаа. 17 дахь нь United Airlines гэх 5 сарын 1-нд боссон. Америк элчин сайд очиад байсан шүү дээ. За ингээд одоо буцаагаад одоо манай одоо Америк Токио Улаанбаатар чиглэлийн анхны нислэг 25 оны 5 сарын 1 өдөр Чингис хаан олон улсын бодис газар буусаа. Миний түүх үйл явдал шүү тий. Одоо Америктой холбогдож гин гэсэн үг байхгүй. Тэнгүүт одоо буцаагаад манайх нөгөө нэг бууж авт 2 сая хүн авсан. Манайх арай жоохон бага нисэгдэг юм байна. Тэгэхээр арай 2 дахь сая хүнээ арай нисгээгүй байгаа юм. Одоо ер нь сая 800 900 болцсон байгаа юм шиг л. Тэгэхээр чи ирсэн явснаа бас гаргах тийм тооцоог юм. За ингээд одоо нэг асуулт байна. Онгоцны буудлын дээр ингээд буугаад ирэнгүүт нэг одоо би нөө соёл ярих гэдэг. Онгоцны буудлын зогсоол гэдэг нэг юм байгаад байгаа шүү дээ. Намайг автобусанд би автобус хаана нөхч энд байна гэдэг. Автобусны компани өөрөө хүнээ суулгах гэдэг өрсөлдөө. Тэгээ намайг та энэ сууж юм үжигээд ингээд би танд дууд юм уу гэдэг. Тэгээд онгоцсондоо суучих. Үгүй автобусанд суучих. Ихэнх нь такси машинууд явж байгаа тий хүмүүс хүнээр тосуулдаг тий. Одоо энэ яарамгийн нисхийн төгжрлийг даваад нэг хүнээр тосуулна гэдэг чинь хитрхи хайрын тэр хүнийгээ бол бас хайрын цаг шүү дээ тий. Тэгээ би намайг тосоо хэрэггүй би өөрөө яваад очижээ гэдэг. Тэгээ би автобусыг мэдчихсэн учраас автобусанд суусан. Шөнийн нислэгэн дээр бол автобус чинь шөнө 00 цаг ч өдөө хамгийн сүүлийн 23 цагаас яваад дуусчихдээ юм бэл. Тэгсэн чинь би өмнө явж байгаа үйл явдал хгүй. Букок гэж бид нар тэндээс ирэхэд машинаараа гарах гэсэн чинь ингээд яг тэн дээр төгөлж очрлсон юм шиг амар юм бол тийм. Тэгээ би нэг юм анзаар хүн болгон очиод картаа мөнгө өгөөл ингээд байгаа байхгүй. Тэгсэн чинь уул нь дотор нь байгаа дугаараар ингээд төлдөг юм авчихаар очингууд шууд дугаарыг чинь танид өөрөө өргөдөд өгч байгаа байхгүй. Тэг хүмүүс тэгээд авчих юм бол бид нар хурдан гарна шүү дээ. Би ч хурдан гармаар чи ч хурдан гармаар бол бүгдээрээ дэгчих юм бол тэрүүгээр зүгээр ингээд зуруу ингээл гарч байгаа. Тэгээд тэр нэг хүнтэй ингээд карт уншуулад нөгөө нөөтийн баримт аваад ингээл тэр чинь 30 минут дотроо төлснөөс хойш 30 минутын дотор гарахад асуудал байна. Тэгтэл зарим тохиолдолд төгжирснээс болоод төлбөрөө төлж 30 минутанд тэтэрчээд хүн дахиж мөнгө төлөх тохиол гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ өгсөн чинь энэ юу гэдэг вэ гэхээр нисэх буудлын одоо юу одоо ингээ бэлдээд өгсөн зүйлийг хүртэл ингээ хүмүүс нөгөө нойлшгүй бас ингээ нэг юм яагаад нэг юм гоё юмыг гоёор нь хэрэглэж чаддгүй нэг юм зантай юм бэ гэдгийг надад амар ингээд би тэгж очрлонгото ботч за манай тийч шинэ юм ингээд сурж байгаа л юм байна даа гэж бодсон юм. Үгүй хаа одоо бид бас ингээд нэг зарим зүйлийг заачмаар санагдаад. Тэгэхгүй бол эндээс хүний одоо тэрийг ухаарлын хугацаа хүлээнэ гэдэг чинь цаг хугацааг алдчихж шүү дээ зарим тийм ээ. За тэгэхээр яадгийн гэсэн чинь би одоо онгоцны одоо 120-оос автобусанд суугаад очиж буулаа. Автобусаас буулаа, орлоо. Оронгууд онгоцны буудлын дотор нэг температур байгаа шүү дээ. Тэр температур ингэж явсаар байгаад анзаараарай. Бэж юм өөр онгоцны яг тэр температурыг онгоцны дотор бас барьд юм. Тэгээд тэр онгоцны чинь цэвэрлэгийн мөргийг хариуцдаг юм байна шүү дээ. Тэгэхээр би их сонин юм сурч авсан. Юу вэ гэд тэр дотор байгаа нөгөө нэг температур адилхан байх нь өөрөө хүртэл тэр нөгөө нэг тасалдалгүй нэг жигд одоо үеийн үйлчлэгээний нэг илэрхийлэл гэж. Санжин бид нар чинь ингээл буян тухай дээр ихэр заримдаа даараал яг хоолойны хооронд ингээ даарж мараал. Яг юу нь бол тэгдэг сонин болоод Монголын өвөл яатдаг тийм. Монголын өвөл бол хүйтэн байх бодвол тэгтээ яг нэг тэрний тасалтан дээр бол өөр өгдөг. Тэгээ яг хоолон дээр өвөл тийм. Онгоцсон ч гэсэн хүйтэн болцсон ч юм уу тийм ингээ чи тийм байхгүй. Тэрийн хэрийг нэг агаартай байлгах нь хүртэл өөрөө эдрийн зорддог стандарт юм гинэ. Тэгээ би тэрийг асуусан баг. Одоо ингээ дэлхийн онгоцны болоод ийм юм тийм та нар ядаа гэсэн чинь тэгдэж штэ гэж. За тэгээд нийт одоо энэ өдөр тутам энэ олон одоо 2 сая хүнийг одоо жилдээ авах те энэ одоо олон онгоц ингэж явуулах одоо үйл ажиллагаанд 3000 хүн дэмжиж ажилладаг юм. Одоо тэр одоо нэг сонгоцны буудлын одоо тэр периметр жилдэг шүү дээ. Тэр орон зай дотор
3000 хүн ажилтсан юм биш. Бидний нисэх гэж 3000 хүн ажилтдаг. За тэнд нь мэдээж хэрэг одоо шалган, хилийнхэн орно, гайл орно, мэрэгжлийн ялт орно. Тэгээд тэр чинь зүгээр цахилгаан станц орно шүү дээ. Хүний худаг орно. Нөгөө нэг 4 5 эмч 4 совлогч нь орно ингээд. Цайны газар бүгд орно. Үйлчлэгээний ажилтнууд орно. Тэгээ би бас бодоод идэв одоо үйлчлэгээний ажилтнуудтай их муухай харцдаг. Тэдний тэгт дээрэнгүүд тэдний ажил гэж юусоо тэдний ажил гэж бодоод хэрэгээр тэдний ажлыг хөндрүүлэх юм шиг нойлын муухай хэрэгэлдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлийг тэгэл би болчмор санагдаад байдаг байхгүй. Бид нар хэдий хэдэн жил одоо энэ муухай нойлд үйлчлүүлж амьдрах юм бэ тийм үү. За ингээд нэг иймэрхүү зүйлүүд. Тэгээд нэг одоо ганц хоёр бас нэг юм факт дурдмаар байна. Энэ нөгөө нэг юу яасан байгаа? Онгоцны нөгөө нэг тэр буудлын дээр болдог одоо янз янзын бас нэг юм одоо терминал гэх кино байдаг шүү дээ. За тэр бол ер нь бол бас Том Хэнксэнд болдог тийм. Тэр бол яг нэг айхтар юу бол биш л дээ. Гэхдээ ер нь бол тэрнтэй төстэй үйл явдал болох нь болдгийн гинэ. За тэр нь одоо яг зөв би зүгээр жишээ авч ярих гэж байгаа зүйл биш шүү. Зөвөр сонирхуулж ярьж байгаа шүү. За тэгээд одоо нэг юу гэх юм те одоо энэ 28 он хүртэл нэг бизнес төлөвлөгөө гаргад юм байна. За одоо тэдэн одоо онгоц тэдэн хүнд үйлчилж байгаа бол бид нэр ирээдүйд багаар тэгж нэмнэ гэнэ. Тэгэнгүүт одоо нэг асуудал байт юм байл да. Би та нар ч одоо тэгээд ийм жижигхэн ингээд дөрвөн гейттэй гээд олон ирүүл яах юм чинь. Бид нэр яг 1 жилийн илүү дотор баг дахиад нэгийг барьчих чадна асуудал үүж байгаа. Яа тэгэхээр доотлынх нь бүгд идэвхжсэн байгаа. Ус нь байгаа, тог нь байгаа, дулаан нь байгаа, зүгээр тэнд нь газар нь байгаа. Байшмарал болгож байгаа. Тэгээд тэрэндүүгөө татах зогсоол нь ч байгаа. Ямар ч асуудал үүж байгаа. Тэгээд ирэхээр ерөнхийдөө бол бид нэр одоо нэг одоо байгаа нүдвчин чадлаараа 3 сая руу очих юм байна. Юм шиг байна. За тэгэнгүүт дахиад нэг ороход 6 сая гэсэн үг. Тэгэхээр чи нөгөө зарчигчийн тоо 2 дахин нэмэгдэхдээ хангалттай бэлэн байна гэсэн үг. Тэгэхээр Монгол улсын хүн ам одоо 3.5 сая бол бид нэр 20 жилийн дараа 10 жилийн дараа 4 сая болох төсөрөө тий. Ингээд явахаар бид нар бол энэ хурдыг тооцсон байна гэсэн үг бизнесийн тоогоор. За энэ улс ийм болно. Тэжнэж улчаа аавна. Тэгэхээр нэг ойролцоогоор 10 жилийн дараа гэхэд тийм хэмжээний зарчигч тээвэрлэл явагдана. Дээр нэмэ зөвхөн энэ онгоцны буудлаар явахгүй. Жишээлбэл одоо хамгийн хайлж уучлалын явдаг хөвсгөл 70 задгад ч юм уу те ийм газруудаараа шинэ онгоцны буудлууд баригдана шүү дээ. Тэгэхээр чинь шууд хийж очихгүй одоо жишээлбэл Хөхөтөөс 70 задгад руу ч юм уу онгоц буудаг болно шүү дээ. Тэгэхээр чинь энэ онгоцны буудал зөвхөн Улаанбаатар зэрэг бүгд бутрахгүй. Тэгэхээр энэ ирээдүйн төлөлтөл хангалттай тооцогдсон юм байна. Би бас жоохон санаа зовоод байгаа. Үгүй яхаа нэг ингээд нэг юм дийслэх гэж асуусан. Та нар тэгээд яг марах юм уу нэтэр гэдгсэн юу яа. Тийм санаа бити. Ер нь тийм санаа зовлогч. Ер нь агарын тээвэр гэдэг бол яг үндэ дэлхийд дээр хамгийн супер төлөвлөгдсөн стандарт хангасан байгууллагууд. Яг бол шууд үнэ юмнаас толботой тий. Тийм шүү. Шууд үнэ юмнаас толботой нь бол тий. Яг үнэ. Тэгээд одоо ийм байд юм байна. Онгоцны компани одоо ер нь бол ингээ мятын хоол муу зуг гэл хүмүүс яриад байдаг. Чи онгоцонд хоол идэх гэж биш А цэгээс Б цэг хүртэл аялах зорилготой юм байна. За тэгсэн чинь эсэргээрээ аэропортын зорилго нь баг зочд буудал шиг байлах тав тухыг болон асуудалгүй үйлчлэгийг өгөх сонирхолтой байт юм. Тэгээд яадаг вэ гэхээр онгоцноос буугаад хүмүүс тав тухай тэр аэропорт буусан онгоцны буудлаас авдаг юм байна. Онгоцны компани бол энэ тэргүүний зорилго бол аюулгүй тэг ядраахгүйгээр буулах одоо тэг агаас Б цэг рүү хүрэх. Энэ бол энэ тэргүүний зорилго. Тэгээд ирсэн хүмүүсийг одоо тэрвэрж аваад үйлчлээд ингээд айтайхан болгоо гаргах нь онгоцны буудлын үндсэн зорилго гэдэг юм. Манай Мяти бол яг хав тийм мууд орохгүй шүү дээ. Миний бодож байгаа. Харин тийм гэж би боддоо. Тийм юу нэг зөндөө газар нисчихсэн яг мууд орохгүй шүү манай бол. Би одоо сая Шанхай Бээжин би онгоцоор явлаа ингээд тэгэхээр зүгээр л нэг юм талах тэгээд завсар нь бяслаг тэгээд нэг ширхэг хям хийцэн. Зарим мах захгүй тийм. Би Америк руу явжод стейк гэлтлээ. Айгу баярлал авсан. Мах нь айгу сонир махта юу гэсэн гэрцэн шиг юм шиг тийм. Тэгээд онгоцны хоолд чи угаасаа тийм амар рестораны хоол шиг байх боломжгүй байхгүй. Нэгдүгээр төрүүлээд хийсэн хоол, хоёрдугаар халуунаа барьж агаад тэр саунд нь хийж өгөөд нислэгийн хугацаанд идэх зорилттой л хоол. Тэгэхээр чинь зүгээр тэр хүнийг наадах нь хүн өлсөд ирэхээр нөө ядарна гэдгээс болоод тэрийг бэлдэж өгж байгаа зүйл болохоос шиг энэ чинь бүр албагүй зүйл байхгүй. Хүүхэд байхад ингээл газрын зур дээр харж байхад төмөр замтай олон улсын онгоцны будалтай усууд амар хөгжингөө усууд байдаг. Тэгээ би Монгол улсыг айгууд их төмөр замтай болоосооч. Тэгээ Боцсон улсын төвхөн ус чи Боцсон чи 60 онд ингээл улсын дөнгөж ингээд тусгаар технологи чад олон улсын нисэх онгоцны будал авахгүй бараг 100 км засмал замтай тий. Их сургууль төгсө 20 үнэтэй гэж юусан бохоо. Тэг чи одоо Боцсон 4 олон улсын нисэх онгоцны будалт болсон ч байгаа. Тэгэхээр энэ улсын чи хөгжил
Тэ шууд харагдаж байгаа хөөх. Тэгэхээр одоо манай 70 зодод төвсгөлттэй Улаанбаатар 2 онгоц олон улсын онгоцны будалтай болоод 4 онгоцны будалтай болно чи хөгжиж шаал өөр гэдгийг илтгэх юм болчихж байгаа юм тийм. Тэгээ төмөр зам чинь бас өөрөө нэг тодорхой хэмжээгээр дид бүтцийг амар сайн шийдэж өгч байгаа. Ялангуяа маш их том тээвэр хийхэд байхгүй. Манай онгоцны буудал болон агаарын одоо тээврийн салбар бол манай баг тусгаар тогтнолын бас нэг баталгаа байхгүй. Тэгэлгүй яах вэ? Яг тэгвэл угаасаа бид нар газарт одоо яг жинхэнэ нөгөө хүмүүсийн хэлдгэр сэндвич шиг тий хавчуулагдсан ийм одоо угаасаа газар зүйн байршлууд ийм учраас одоо биднэрт бол агаарын тээврийг маш сайн хөгжөөлөх олон улсын түвшинд ажиллахаар байлгаж чадах нь өөрөө бидний энэ төр хүний бас нэг одоо гор төчөрстэй шууд холбогдох ийм зүйл байгаа даа. За тэгээд одоо бас энэ онгоцны буудлын энэ одоо тийм үйл ажиллагаа дотор саатал болдог гэдэг яриад байдаг шүү дээ. Нөгөө хачаан гарахгүй би тэгж удлаа. Энэ бол яг цэвэр онгоцны буудлын биш төрийн байгууллагууд ажилтдаг юм байл л шүү дээ. За хилийн одоо паспортын зөрчилтэй бол тэрийг гаргахгүй тий. Тэр чинь үүрэг юм чинь. Гайлын одоо асуудалтай бараа бүтээгдэхүүнтэй бол гаргахгүй. За мэдээж хэрэг ачаа бараанд нь янз янзын байвал гаргахгүй. Тэрийг шалгана. Тэгэхээр иймэрхүү зүйлээс бусдаараа болвол 45 минутын дотор хүнээ гаргана гэдэг бол өөрсдөө бүр өндөр зорилоод уран юм бэл. Тэгээ би тэрийг өөрөө ингэ шалгаж үзэхгүй. Онгоц газардаал яг ингээл таксидад явж яхад нь орж байгаа шүү дээ. Тэр чинь тогсоод хоолой холбогдох биш. Таксидад явж хад. Ингээ тавьсан. 30 минут. Одоо бид нар 25-нд зулаа манай гомбоо урнаа бид нөө юу явах вэ? Вьетнам, Камбож аялагчтай одоо энэ Грэстар тий. Стар Монголиа болсон тий одоо эдэртэй айлхан. Тэгтээ нэг юу хаж үзье. Орхотоо олон гарах. Анзаараарай. Сайн анзаараарай. Яг минут тавьж байгаад үзье. Юу нь манайх олон годдог юм дөө энэ тий. Жижиг онгоцны бод шүү дээ. Гадаад очиод үзье л да Вьетнамын Ханоид. Гэт орилоод нөгөө хүлээж байгаа шалган дээр орилоход шүс чинь баг гейт нэр өсөрж байгаа шүү дээ. Манайх тийм жижиг юм байна. За тэгээд одоо бас дүүгийнхэн ажилдаг тэр нисхийн салбартай тэгээд одоо өвөөгийн маань ажиллаж исэн бүтээн байгуул босголцож исэн салбарын тухай ярих одоо боломж гарч байгаа. Их баярлалаа. Тэгээд та бидний яриаг бас сонсоод зарим зүйлийг соромжтой зүйлийг хүлээж авсан бол их баяртай байна. Гэтэ энд одоо бид юу яг одоо нэг сонгосны буудал юунд одоо үйлчлдэг вэ гэх юм бол нэг нь зорчигчдод үйлчлдэг, нөгөө талдаа онгоцны компаниудад үйлчлдэг. Онгоцны компаниуд хамгийн том одоо орлогыг оруулдаг. Мэдээж хүссэн үсэг онгоцны буудлаар хүмүүс явж байгаа учраас тэднэрт хүчлэх хэрэгтэй. Ийм л зүйл байгаа шүү. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр одоо зарим нь одоо онгоцны буудлын үйл ажиллагаанд хамааралгүй зүйлүүд дээр онгоцны буудлал руу гомдол гаргадаг хүмүүс их байдаг юм билээ. Тэгэхээр миний зүгээр анзаарч байхаар яг ингээд ойлгоод авчихаар хинтээ юутэй яаж харьцах аюус ойлгодог болчихно гэсэн. Тэгээ ямар ч үсэн миний зүгээр ингээд одоо туршлагаар ингээд харахаар манай онгоцны буудлал бол тун давгүй шүү. Тий, давгүй. За бид бас хөгжиж байгаа юм байна гэдгийг бол бас анзаарч болохоор одоо харин зүгээр нэг гадаа зогсоол тэгээ хүмүүс нь жоохон ингээд нэг юм бие биенийг онгоцны буудлыг яриаг шүү дээ. Бие биенийг хүндлээ дараагийн хүнтэй зориулаад ингээд ашиглана гэж тооцоод юмнуудыг ингээд эдэлж хэрэгэлдэг болоод тэгээд нэг гадаа зогсоол тэр нэг юм эмх журамтай бас нэг болоод ирэх. Тэр ямиг суралцчихэд асуудал байх. Ингээд юм бол ер нь л тун давгүй шүү. А тэр нэг онгоцны буудлал руу ирж очдог тээврийн асуудал бол яг цэвэр манай засгийн газрын манай өөрсдийнх нь хийх одоо хариуцах ажил юм шиг байл. Тэгээ би тэр бодсон тэгээ нэг электрич гэдэг чинь цахилгаан галт тэрэг ирээд явдаг болчиход хичнээн сайхан гэж боддоо л өнгөрлөө. За ингээд одоо заяав дээрийн яриаг бас сонсож зарим зүйлийг тунгааж авсан бол бид хоёрын одоо зорилго одоо тэр л байлаа. Тэгээ манайхан бас сэтгэлдээ гоё онгоцны бодолтой холбоотой юмнуудаа бичээрэй тий. Тийм. Одоо бас магадгүй бид хоёроос буруу дүгнсэн ч юм уу буруу ойлгоцсон тууж явж болно шүү дээ. Тэгэхээр бол засаж залруулах юм бол бас хэлж бусадаа туслаарай. За ингээд одоо манай нэвтрүүлгийг одоо NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 хост долгионоор хүлээн авч сонсч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар захим ирээдүйд хамтдаа G-Mobile компани оролцлоо. За та бүхэнд баярлалаа. Заяада баярлалаа. За амраад очсон баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 тэгдүрв 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй.
100,000 төгрөг хандилснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.